Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа Эрүүл Монгол иргэн хөтөлбөр. Эрүүл Монгол иргэн хөтөлбөр нь Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой нийслэлийн засаг даргын тамгын газар Монгол улсын эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран ажиллаж нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд цувралаар хүргэж байна. Эрүүл Монгол иргэн нэвтрүүлгээр Монгол улсын хэмжээнд нэлээд газар авсан өвчнүүдийн талаарх шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн цогц мэдээллийг үзэгчдэд хүргэж хэрхэн онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм. Давсагны салс бүрхүүлийн өрөвсөл буюу цистит. Давсагны салс бүрхүүлийн өрөвслийг цистит гэж нэрлэдэг. Цистит нь шээс бэлгийн замын хамгийн их дарагсан өрөвсөл төвчнүүдийн нэг юм. Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 30% циститээр өвчлөдөг. Америкийн нэгдсэн улсад жилдээ 3 сая хүн өвчлөдөг бол Оросын холбооны улсад жилдээ 20 сая хүн энэ өвчнөр өвчлөдөг байна. Циститээр өвчсөн нийт эмэгтэйчүүдийн 10% нь давсагны архаг өрөвсөл буюу архагсан циститтэй гэсэн статистик судалгаа байдаг. Энэ тоо өссөөр байна. Энэ өвчинд эмэгтэйчүүд эрчүүдээс 5-6 дахин илүү өртөмтгий байдаг. Ихэвчлэн эмэгтэйчүүд өвчлөдөг нь бие махбодын онцлогтой холбоотой. Эмэгтэй хүний шээсний сүүн эрэгтэй хүнийхийг бодвол өргөн богино байдаг тул халдвар орох нь амархан. Давсагны өрөвслийн халдварын шалтгаан нь гол төлөв гэдэсний сахунцар, цөөн тохиолдолд хламид, уреплазм, кандидын төрлийн мөөгөнцөр байдаг. Циститээр өвдөхөд нөхцөлийг бүрдүүлдэг хэд хэдэн сөрөг хүчин зүйлс байдаг. Эдгээрт давсагны хан болон бага арсгны цусан хангамж алдагдаг. Жишээлхэд суугаа ажил эрхэлдэг, байн өтгөн хатах, удаан хугацаагаар бариу хотос өмсөх зэрэгт. Дархлаа сулрах, шээсээр ялгарч байгаа цочрогч бодисын нөлөөгөөр давсагны хан цочрох, ихээхэн хэмжээний халуун ногоотой шарсан хуурсан хоол ийм нөлөө үзүүлдэг. Бодисын солилцооны алдагдaltaй холбоотой чихрийн шижин, цэвэр шилтийн өвчнүүд, мөн гадны халдвар ороогүй үед явагддаг өрөвсөл буюу интерстициал цистит гэж байдаг ч үүнийг эмч нараа дархлын системд гарсан доголдлоос үүдэлтэй системийн өвчин гэж үздэг. Завсрын давсагны өрөвсөл энэ нь нянгийн өрөвслээс биш дархлааны системийн доторх тэмцэл өөрчлөлтөөс үүсдэг системийн өвчнөд орно. Хүндэрсэн завсрын давсагны өрөвсөл нь давсагны шархлаанд шилжиж болно. Явц давсагны хурц өрөвслийн үед шээс ойрхон хурч давсаг хярдсан орчин хүчтэй өвдөхөөс гадна шээс цустай гарч болно. Өрөвслийн процесс хүчтэй байх тусам шээс хүрх нь ойрхон болохоос гадна өвдөлт хүчтэй байдаг. Давсагны өрөвслийн хүнд хэлбэрийн үед хүн 15-аас 20 минут тутам жишээдэг. Хүнд хэлбэрийн үед халуурах, гүйлгэх, бөөлжүүлэх шинжилэрнэ. Давсагны өрөвслийн үед бэлгийн амьдралтай холбоотой асуудал заавал гардаг. Давсагны архаг өрөвслийн үед хүн таагүй мэдрэмжээ дараад байж болдог бол хурц өрөвслийн үед хурцл хийх боломжгүй болдог. Давсагны өрөвслийн зарим шинж тэмдгүүд нь давсаг эсвэл бөөрийн сүрье төрөв булчирхай болон давсагны хавдар зэргийн үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй. Бүслэхийн орчин өвдөх нь бөөрийн халдварын шинж байж болох талтай. Эрэгтэйчүүдийн хувьд тэрхийн арьсны нарийсал, шээсний сүвийн гажиг, нарийсал зэрэг өвчин бишээ гэдгийг нотолж байж онош тавих хэрэгтэй юм. Иймд зөв онош тавихын тулд илүү нарийн шинжилгээ өгөх хэрэг гарч болно. Мөн зарим тохиолдолд давсагны дотор ханыг дурандах шаардлагатай болж болно. Өвчний шалтгаан нь архаг халдвар байгаа үед дан ганц циститийг эмчлэх нь үр дүнтэй. Ийм учраас бэлгийн замын халдварыг давхар эмчилдэг. Дархлаа муудах нь давсагны өрөвслийн нэг шалтгаан байдаг болохоор тамир тэнхээгээ сайжруулахын тулд амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Цистит дийлэнхтэй гэдэсний савханцар стрептокок, стафилококк зэрэг хаасаагүй байдаг нянгийн халдвараас үүсдэг. Гэхдээ эдгээр нян биеийн эсэргүүцэл сайн үед яаж чаддгүй бөгөөд зөвхөн бие суларсан үед л цистит үүсгэх аюултай. Циститийг хөдлөгдөх хамгийн том хүчин зүйл нь хит даралт юм. Иймд хүйтэн сэрүүний улирлад дулаан хувцлаж явах хэрэгтэй. Давсагны өрөвсөл буюу цистит бүрэн эмчлэгдэх үү? Нэгэн дархагдсан өрөвсөл бол хэцүү, гэхдээ эдгэнэ.
Уг өрөвсөл ямар нянгаар үүсгэгдсэн байна гэдгийг нарийн тодорхойлох хэрэгтэй. Гүн давсагны архаг өрөвслийн үед дархлааг сайжруулах эмчилгээг эрчимтэй хийх нь чухал. Америк нэгдсэн улсын NSP корпорацийн бүтээгдэхүүнүүдэд цистит болон бөөр шээсний системд аж тустай олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Тухайлх нь бол POD-ARCO хэмээх бүтээгдэхүүн нь хүний дархлын системийг маш сайн дэмжих бөгөөд вирус, нян, богинцрын эсрэг хүчтэй үйлчлэгтэй. POD-ARCO-гийн цусны улаан эсийг нэмэгдүүлэх халдварт өвчнүүд түүний дотор вирусын халдвар, ням бактерийг устгах хувьдастай болгохыг олон нотлогоор тогтоогоод байгаа юм. Нянгийн халдвар, цистит, бөөр шээсний замын өрөвсөл, мөөгөнцөр зэрэг өвчнүүдийн үед өргөн хэрэглэгддэг. Цистит нь хэдийгээр нэлээд түгээмэл тохиолдох өвчнчгэлээ жирэмсний болон сэвэршил явагдах хугацаанд мөн сексийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдэд илүү байдаг. Урдчлан сэргийлэлт. Суугаа ажил эрхэлдэг бол үе босч алхалан аарцхны цусан хангамжийг сэргээж явах хэрэгтэй. Халуун ногоо ихтэй хурц хоолн дуртай хүмүүс шингэн дутагдхаас сэргийлэх хэрэгтэй. Сарын тэмдгийн үеэр ариун цэврийн хэрэгсэл тампоно ойр ойрхон сольж явах хэрэгтэй. Давсгаа чинэртлэн шээсээ удаан барихгүй байх хэрэгтэй. Хурцлын өмнө болон дараа нь бэлэг эрэхтнээ угааж цэвэрлэн давсгаа суллаж явах хэрэгтэй. Халуун устай ван ойр ойрхон орохын оронд шүршүрт орж байх нь зүйтэй. Хэд их хлоржуулсан устай бассейнд сэлхээс зайлсхий. Хүйтэн зүйл дээр суухгүй, дороосон дарахгүй байх хэрэгтэй. Өдөртөө дор 2 жил 2 литр ус сууна. 0 орсны дараа эмэгтэй хүн үргэлж бэлэг эрэхтнээ урдаас нь хойш гисэн дараалал арчиж цэвэрлэж явах хэрэгтэй. Цочрол өгдөг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх ихчээ. Үтрээний цацлага, ванны түрхлэг гэх мэт зүйлсээс зайлсхий. Цистит дахих шалтгаан нь нянгийн эсрэг эмчилгээг дутуу хийх, шээсээ удаан барих, давсгаа чинрүүлэх, хөлнөөсөө дарах, хүйтэн шалан дээгүүр явах, хүйтэн ус туулах, чулуун давжин дээр суух, бэлгийн ажлын өмнө хойно угаалга хийхгүй бохир явах, арих спиртийн төрлийн ундаа лимонтой цай зэрэг цистит өвчнийг сэтэрхэд нөлөөлдөг. Эмчилгээ явагдаж явах үед өвчтөн хоол ундны хатуудаглан барих ёстой. Арих пив уух, саримт чинжүү болон бусад халуун ногоотой хоол, хэд давсалсан хоол ногоо зэргийг хэрэглэхгүй байвал зохино. Учир нь энэхүү хоолууд нь өвчнийг дахин сэтрээдэг юм. Цистит буюу давсагны өрөвсөлтөд олон жил явбал бөөр шээсний замын өрөвсөл дагаад хүндэрдэг. Энэ нь бөөрийн даралтай болж цус харвах, бөөрийн судас хатуурах, бөөрийн дутагдалд орох зэрэг онц ноцтой хүндрэлүүдийг дагуулдаг. Энэ үед NSP корпорацийн Urolax хэмээх бүтээгдэхүүнийг хэрэглэхэд нэн тохиромжтой. Urolax нь бодисын солилцоо сайжруулах, шингэж сайтай кал агуулдаг. Ус электролитийн тэнцвэрийг зохицуулж, өрөвслийн процессыг дарж, антибиотик шинж чанартай үйлчилгээ үзүүлдэг. Мөн бөөр давсганд чулуу үүсхийг саатуулдаг, бодисуу дагуулдаг учраас бөөрийн чулуу үүсхээс сэргийлнэ. Urolax бүтээгдэхүүнийг 2-3 сар хэрэглээд цистит өвчнөөс ангижран түүнээс үүдэлтэй босоод дагвар өвчнүүдж бүрэн арилжсэн тохиолдол маш олон бий. Тухайлх нь бол 2003 онд Америк нэгдсэн улсын Флорида мужийн нэгдсэн төв эмнэлэгт циститнээс үүсэлтэй бөөрийн хүндрэлтэй өвчнүүдэд Urolax-ыг үндсэн эмчилгээтэй хавсран хэрэглүүлэхэд тэдний цистит буюу давсагны өрөвсөл нь орон мөргүй арилж бөөрийн өвчин мэдгэдгүйс намжсан байна. Одоо тус эмнэлгээр зогсохгүй. Бусад мужийн эмнэлгүүдэд ч Urolax бүтээгдэхүүнийг урологийн тасгийн эмчнэр өвчтнүүдийн хэрэглэхийг зөвлөдөг болсон. Тэгээд Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн яамнаас NSP корпорацийн бүтээгдэхүүнийг эмнэлэгт болон эмчилгээтэй хавсруулан хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Эрүүлэнх 100 наслахын нууц NSP.
Циститийн гайхамшигтай үүдэлтийг мэдрээгүй эмэгтэй хүн бараг байдаггүй. Гайхамшигтай гэдэг нь би мэдээж эсрэг утгаар нь ярьж байна л да. Учир нь энэ үүдэлтийг нэг мэдэрсэн эмэгтэй хүн хизээч тэр үүдэлтөө мартдаггүй. Давсаг нь өөрөө маш их мэдрэлжүүлэлттэй эргэтэн тул циститийн хүчтэй үүдэлтөө суулж эмэгтэйчүүд ханан давирах нь холгүй байдаг. 3 минут болгоно л шээ хүсэл төрж жорлон гүйдэг тул гэрээсээ холдохыг аргагүй болдог. Энэ үед өвчин намдаах юм ууж төр зүрийн эмчилгээ хийгээд зовир нарилангуут өвчнөө зүгээр болчихлоо гэж тэд андуурдаг. Тэгтэл цистит нь маш их хор уршиг үлдээдэг яригвтэй өвчин юм. Шээс ялгаруулах замын болон бэлгийн замын эргэтнүүд өрөвснө. Үретрит, пилонефрит гэх мэт өвчнүүд үүснэ. Цистит архагшиж хүндэрснээс болж давсганы хорт хавдар хүртэл болох аюултай. Циститийн хамгийн их түгээмэл хүндрэл гэвэл эмэгтэйчүүд шээсээ барьж чадахгүй болдог. Найдаалах, ханиалгах, инээх, гүүх, үсрэх үед шээсээ барьж чадахгүй, өөрийн ирэхгүй шээс нь тусгамдаг. Үүнийг эмэгтэйчүүд циститийн хүндрэл явагдаад байна гэдгийг ерөөсөө ойлгохдаггүй. Иймд үүнийгээ эмчлүүлдэггүй. Цаашид хүндэрсээр шээс нь бүр задгарч хөөгтийн памперстэй байнга явхаас өөр аргагүй өрөвдмөр байдалд ордог. Иймд циститийг тоохгүй, эмчлэхгүй хайж ерөөсөө болохгүй гэдгийг эмэгтэйчүүддээ гойд анхааруулмаар байна. Цистит бол зүгээр нэг хамрын ханиад биш. Аяанда өөрөө эдгэрээ зүгээр болчихдог ч өвчин биш. Циститтэй хүнд антибиотик эмчилгээ, өрөвслийн эсрэг эмчилгээг заавал хийх хэрэгтэй. Гэтэл хизээ нэгэн цагт залуу зандан насндаа тусч байсан цистит нь ихэвчлэн архаг хэлбэрт хэдийнэ шилжчихсэн байдаг. Иймд антибиотик эмчилгээ, өрөвслийн эсрэг эмчилгээг маш удаан хугацаанд үргэлжлүүлэх шаардлага гардаг. Тэгтэл антибиотик нь сөрөг нөлөө ихтэй. Жишээлбэл дархлын систем сулрах, бие махбодын бичил биетний хэвийн харьцаа алдагдах зэрэг. Иймд архаг циститийн эмчилгээнд байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглах нь хамгийн оновчтой, үр дүнтэй арга болоод байгаа юм аа. Жишээлбэл NSP корпорацийн Podiarco, Uralax, Marinda зэрэг бүтээгдэхүүнүүдийг уухад шээс ялгаруулах замын эргэтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж өрөвслийг нь арилгадаг. NSP корпорацийн эдгээр бүтээгдэхүүнүүд нь циститийг үүсгдэг давсганы хананд наалдчихсан байгаа ням бактерийг биеэс гадагшлуулах, устгах үйлчилгээ үзүүлдэг эмийн ургамлуудыг агуулдаг тул циститийн эмчилгээнд антибиотикийн оронд ашиглахад цистит ойрхон хөдлөх нь болох, шээс тусагнах, бүр тэр байтугай циститээс болж үүссэн бөөрийн пилонефрит, үретрит зэрэг нь зүгээр болох гих мэт гайхалтай өндөр үр нөлөө үзүүлдэг. Хамгийн гайхалтай нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь ямар ч сөрөг нөлөө байхгүйгаас гадна бөөрийн олон төрлийн өвчин эмчлэхэд эрт дээр үеэс ашиглагдаж ирсэн нэмхэн өвс, цангис жимс, алтайн өвс гэх мэт нийт 20 гаруй төрлийн эмчилгээний ургамлыг агуулдаг тул бүх төрлийн нефрит, бөөр шээсний замын өрөвсөлт өвчнүүдийн үед гайхамшигтай өр нөлөө өгдөг нь бидний эмчилгээний практикт олон тооны шинжилгээ судалгаагаар батлагдсан юм а. Хүн бүр эрүүл мэндийн боловсролын талаар тодорхой мэдлэг мэдээлэл тавих ёстой. Дээр нь эрүүл зөв амьдрах хэв маягийг эзэмших нь өөртөө болоод үр хүүхдийн эрүүл мэндэд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм. Таны идэж байгаа хоол хүнс, амьдарч байгаа орчин хэв маяг, эрхэлж байгаа ажил хөдөлмөрөөс чинь хэр зэрэг урт наслах чинь шийдэгддэг гэдгийг санаж явах хэрэгтэй. Өвдсөн хоньон эмнэлэг хийсэж явах биш, өвдөхгүй сэргийлэх аргыг мэдэж байх нь илүү чухал. Аз жаргалтай сайхан амьдралын үндэс нь эрүүл саруул байх явдал. Америк нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа эрүүл Монгол иргэн хөтөлбөр